За сайн байцаа. Сайн та сайн байна уу? За сууч. За багшны эцээ аваад заа юм. За 6-гийн бэ те. За амар бол ирсэн юм дээ. Байна. За багтэрт нь. Байна. Үд. Байна. Гаруй сүрэн. Байна. Дүлгөө. Байна. Бэлгөөн тамир. Байна. Жавхлаа. Байна. Ям дөрч. Байна. Төгөлдөр. Байна. Тэнгис. Байна. Цэгц төгөлдөр. Байна. За бүгд ирсэн байна тийм үү? За багшийн өнөөдрийн хичээл нисэх загвар гэдэг хичээл байна. За бүгдээ өөрсдийнхөө дэвтэр дээр нисэх загвар гэдэг гарчиж тавьчих. За нисэх загвар. За гарчиж тавьчихсан. За багшны слайдын хөтөлбөрөд дараагийнхаа юу арах. За хичээлийн зорилго маань нисэх онгоцны талаар ерөнхий ойлголттой болох. Ерөнхий. Танаас 6 дугаар ангийн өгчтэй тийм. Тэгэхээр энэ удаадаа ерөнхий ойлголттой. Дараагийнхаа 8, 9, 10, 11 гэдэг үнцгий судлах нэ нисэх загваруудыг. За тэгэхээр эхний удаадаа хэвлээ ерөнхий ойлголттой болох. За зорилт нь нисэх онгоцны талаар мэдснээр түүнийг хялбар аргаар хийж болох бүтэц хэлбэр гүйцэтгэлийг мэдэх боломжтой гэж. Тэгэхээр эдгээр зорилтын буюу мэдэж авснаар хялбар аргаар яаж хийж болох вэ гэсэн энэ чиглэлээр судлах нэ. За зорилтны юм. За багш нь одоо нисэх онгоцны талаар богинохоо түүхийг үзүүлье. За тэгэхээр нисэх онгоцны үүсэл хөгжил яаж үүсчихсэн, анх хэн зохион бүтээжсэн талаар богинохоо бичлэг байгаа. Энэ бичлэгийг та нар сайн үзээд хэн зохиосон нэрийг, он сарын мөн яг хүүхдүүдээ та нар хүмүүсийг хизээнээс тэнгэлт нисч эхэлснийг мэдэх үү? Эртний грекийн домогт гардаг Эгарас шиг эд дээр үеийн хүмүүс тэнгэр нисэх тухай янз бүрийн бодолтой байж байна. Тэгээд өөрсдөө ч шоу шиг нисдэг болох юмсан гэж боддог болж. Одоохоос 500 жилийн өмнө Мона Лиза хэмээх зургаараа дэлгэд алдарсан Италийн Леонардо да Винчи тэнгэрт нисэх төхөөрөмжүүдийн загвар зургийг маш олон янзаар зурсан байдаг. Гэвч тэр үед тэрхүү нисэх төхөөрөмжийг хийх сайн багаж болон материал байгаагүй тул үнэндээ нисч чадаагүй. Түүнээс 300 жилийн дараа Францын Монгорефи гэдэг ах дүү хоёр галаасаа дулаан агаарыг том утан цуглуулж доор нь хүн суулгаж нисч чадчихжээ. Энэ хүндрэлтний анхны нислэг болсон юм. хамгийн анх нисэж байгаа агарын бөмбөлөг нисэж байгаа бичлэг байж байна. Энэ нь одоо төрөл бүрийн хэлбэртэй агарын бөмбөлөг болон хөгжсөн байна. За хамаагүй өнгө янзтай болсон байгаа. Хоёрдугаар өнгөтэй. Анхных нь ямар өнгөтэй байсан? Зүгээр өнгө. Шоу шиг далавчаараа нисэх тухай маш олон хүн судалж байжээ. 1785 онд Огата Кокичи гэдэг Япон хүн хулсаар шоуны далавчийг далавч хийн бүрэн дээрээс ниссэн гэдэг яриа байдаг юм. Монгорефи ах дүү хоёр анх тэнгэр ниснээс хойш 100 жилийн дараа олон хүмүүс төлөвлөгөөний далавч хорон далавчтай төхөөрөмжүүдийг хийн нисхийг оролдож байлаа. 1895 онд Германы Отто Рейрант гэдэг хүн шоуны далавчны загвараар хийсэн төхөөрөмжөөр 60 секунд 275 метрийн зайд туулж чаджээ. 60 секунд гэсэн. Рейрант аэродинамикийг судалснаар одоогийн онгоц үлсэн хөгжөхөд маш их үр гүйцэтгэжээ. Цайр мотортой авах зүйл. Түүний хийсэн зүйл нь хөдөлгөөргүй байсан учраас өндөр газраас өвдөн доошлон тэнгэрүүд дүүлж чаддгүй байлаа. Тэгж тэрний хийсэн судалгаан дээр үндэслэн дараагийн үеийн хүмүүс аюул олсонгүй тэнгэрт чөлөөт нисэх төхөөрөмжүүдийг нээжээ.
1890 оноос эхлэн автомашин жирийн хэрэглээ болж үүнийг хасан судлаачид тэрхүү хөмөрлөө хүчтэй моторыг ашиглан тэнгэр рүү дээш дүүлмэсэх төхөөрөмж хийсэн хүмүүс гарч ирсэн юм. За энэ хоёр хүний нэрийг сайн мэдэж байгаа. Ингээд Америкийн ах トゥ Лайт өөрсдийн зохион бүтээсэн онгоцсон өөрсдийн хийсэн моторыг суйрлуулан 1903 оны 12 сард дүү Лайтын жолоодон хүндрэлтэн анхудаа хөдөлгөөртэй онгоцоор нислэг хийжээ. За энэ нислэг нь хэдэн секунд явсан гэж. Эхний нислэг нь 12 секунд 36 метр зай туулжээ. Ингэж хүндрэлтний олон жилийн мөрөөдөл биелэн болж үүнээс хойш нислэг онгоц маш хурдан хөгжиж 6 жилийн дараа 1909 онд Францын Луи Буреро гэдэг хүн Европ болон Английн хэлийн тэнгисийг 37 минутанд тоолж чаджээ. 37. Тэнгэр нисгийг хүсч маш олон хүн амнасаа хайрлуулгүй судалгаа туршил хийж сая дээр нь дурддагдсан Леонардо да Винчи ах トゥ Монгорётэй Ото Грегантал ах トゥ Сайнхерийг хийж матж болохгүй хүмүүс юм. Энэ арай өөр нисэх гэж боддог байгаа. Ах トゥ Лайт анхны онгоцоо хөргснөөс хойш 100 жилийн дараа өнөөдөр маш олон төрлийн үүрэгтэй одоо онгоцыг шинээр зохион бүхэн дэлхийд даяар нисэж байна. За саяны бичлэгнээс ер нь юу ойлгосон бэ? Хамгийн анхны зураг төслөө гаргасан. Леонардо да Винчи. Леонардо да Винчи шууны цэцгийг давчиг судалж байгаа нисэх онгоцны ерхий юу гэж үзсэн. Тэгээ яагаад тэр үедээ хийж болоогүй? Материал нь ахгүй дээр нь агч муу байсан учраас хийх ямар ч боломжгүй байсан байна. Тэр үедээ ерөнхийдөө зургийг гаргаж ирсэн. За 1785 онд Японд ямар тохиолдол болсон гэж байна? Гүүрэн дээр шууны давчиг юм аа. Нисэн гэсэн тийм яриа байсан тийм үү? За тэгвэл дараа нь яасан? 1903 он нөгөө ахмад анхны юугаа яг 1700 онд анх юу байсан гэхээр агаарын бөмбөлгийн анх нисгэж үзэж байсан гэж байна тийм. Агаарын юу бөмбөлгийн нисгэж яаж хийсэн? Халуу агаарын бөмбөлгийн дотор цуглуулад түүнийг яах нь? Түүнийг ашиглаад өөрч үзэж байсан. Энэ цаашаа хөгжөөд маш олон төрлийн агаарын бөмбөлгүүд бий болсон гэж ярьжсэн. За тэгвэл цаашлаад сүүлд нь яах нь? Мотортой онгоцыг хэдэн онд хийлээ? 1903 онд анх моторыг ашиглаад хэдэн секунд онгоц ниссэн гэсэн. 12 секунд 36 доод яах нь? Анхны нислэгийг хугацаатай явсан. За тэгэхээр хамгийн анх яах нь? Мотортой онгоцыг ах トゥ Лайт хийж дүү Лайт нь жолоосны. За тэгвэл одоо гэж нь дараагийн хариулт. За мэдээлэл. За энэ дээр нисэх загвар гэдэг нь агаар нисдэг хэрэгслийг хэлээ гэж. За нисэх онгоцон загварыг тасалгааны чөлөөт нислэгийн жолоодлоготой радио удирдлагатай гэсэн дөрвөн хэсэг ерөнхий дөрвөн хэсэг болгон хувааж үздэг онгоцыг. За энэ мэдээллийг Google болгон өтер дээр маш хурдан тэмдэглэж авлаа. За маш хурдан яг ийм байдлаар нэг гоё тогтцох цэвэрхэн бичиж байгаа шүү. За тэгээд маш хурдан цэвэрхэн бичиж. Дуусвал бид нэг араа өгч.
хоёр үг дуусч. За өөр дуусч болтой. Маш гоё бичиж дуусгах шиг. За 3. За хамгийн хурдан бичдэг 3. За 4. Хамгийн сүүлд радио. За 5, 6, 7, 8, 9, 10. За бүгд дууссан байх тийм үү? За багш нэг бяцхан туршилт үзүүлье зэ. Туршилт дээрээс та нар бас тоож авах шүү. За бид нар онгоцны даалгавч. Онгоц яагаад нисдэг? Ямар хүчин зүйлсээс нисдэг? За даалгавч. Мотор. За мотор. За тэгэхээр онгоц яаж нисдэг юм бэ гэдгийг багш нь энэ бяцхан туршилтаар харуулъя. За энийг онгоцны даалгавч гэж ойлгочих. Тийм үү? Багш нэг онгоцны нэг даалгавчийг ингээд үзүүлж байгаа. За энэ даалгавчийг багш нь яг байрлуулчих. За энэний өөд маш хүчтэй салхи хүлээвэл энэ даалгавч нисэх үү? За ниснэ гэж гараар өгдөө. За 1 2 3 4 5 6. За 5 4 юу 5 хүүхэд нь нисэхгүй 6 хүүхэд ниснэ гэж хэлж байна. За багш энийг эндээс нүлээ маш хүчтэй үлээ заа. Нисэхээр бол энэ яг нэг дээш болох. Нисэхгүй байвал энэ яг нисэхгүй байж байгаа. Нисnэ. Нисэв үү? Гэхдээ багш маш бүр өндөр хүчтэй салхиар үлээ. За яа тэгвэл бас нисч магадгүй юм тий. За тэгвэл багш нар. Онгоцны даалгавч ямар байдаг лээ? Ямар байдаг лээ? Шууны даалгавч шиг. Тэгшин байдаг лүү? Бөмбөр байдаг лүү? Тэгшин байдаг юм уу? За. За тэгвэл багш энийг онгоцны даалгавчтай их адилхан болгож хийсэн. Ямар вэ? Харагдж байна хажуунаас багш. Арай бөмбөр байгаад. Тэр онгоцны даалгавч нь бөмбөр байдаг юм уу? Тэр багш нь онгоцны даалгавчтай адилханаар ингэж бөмбөйл гэж хийсэн. Цаас ингэ ноглаад. За энэ туршилтынхаа юуг хийх. За хийж. Одоо энэ үлийн үл нисэх үү? За ниснэ гэж аргаар гарч. 1 2 3 4 5 6 7 8 9. Бүгдээрээ ниснэ гэж байгаа тийм. Яагаад нисэхээр болсон бэ? Бөмбөр доош салхи юм уу? Урдаас нь үлээхээс. За одоо зарчмыг хийх юм. За энэ үлээ. Дээш болж байгаад. Тэгэхээр онгоц маань даалгавч нь яах вэ? Сэнсэн ямар үүрэгтэй, мотор нь ямар үүрэгтэй бэ гэхээр зөвхөн онгоцыг дээшээ салхинд хөөрөх үүрэгтэй. Мотор. За хөөрсөн байхад яах вэ? Салхины урсгалд орохоор даалгавчийн доороос нь гэж урдаас нь үлээхээр даалгавч нь ингээд ээжлээ онгоц дээшээ өсөж. Тэгэхээр зарчим нь болохоор энэ. Дээшээ яваад. Заавал онгоцод ингээд энэ нисгнэ. Шулуун энэ даалгавчтай онгоцод эзэгч нисэхгүй байх нь тийм үү? Хичнээн сайн мотортой, хичнээн сайн системтэй, хичнээн сайн салхитай байсан ч гэсэн нисэхгүй. Тэгэхээр даалгавчийг бөмбөр хийжээж онгоц хүмүүс сайн нисдэг баг. За чааш нь. За дадлага ажил. За хэдүүлээ бяцхан дадлага ажиллая тийм үү? Энэ өмнөх слайдн дээр 4 төрлийн онгоц байгаа гэжсэн шүү дээ тийм. Тэрний хамгийн ихний төрлийн онгоц нь ямар онгоц вэ? Тасалгааны онгоц. За хэдүүлээ тэгвэл тасалгааны онгоц хийзээ. За дадлага ажил. Цаасаа онгоц хийх заав. За багш нь одоо та нарт миллиметрал дараач тийм үү? Цаас дараач. Багшийнхаа өгсөн цаасаараа онгоц хийзээ. За багш ганц цаас хийдэг болохоор маш сайн хаагаад уураж хийжээ.
За багш нь одоо хийх онгоцныхаа зургийг харуулъя зэ. Одоо та нар энэ зургийг сайн тогтоож байгаад багш нь яг дэлгэцээр хийж үзүүлэн та нар түүнийг бас сайн дагаж хийн шүү. За энэ онгоц. За энэ онгоцны нуглаасуудынх нь заавар нэг юм. Даасаа гэхэд ажиглаж. Яаж нуглах нь вэ? Нуглаас нь юу вэ? Дараалт нь дараалт байгаа шүү. Багш нь дараалтын нэг хэмжээг байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 1
8 9 10 хамгийн ногоос байна. За цаасан эхлээд болоор нь болох. Эхлээ сайн хараа шүү дээ. Эхлээд хийх үгээр маш сайн тогтоогоо. Уртааш нэг болоор нь ингэж нуглаад нугаас гарч чана. Хоёрт нь энэ голын нугаас их. Босоогоор нь нуглаад бас гарах. Дараа энэ ингэж нуглах нь. Эний энэ цаасаа ингэж нуглаад энэ дээр нуглах. Эний наашаа нуглаад энэ үзүүрхээр энэ нуглаас гарах. Энэ нуглаасыг гүйцэд нуглахгүй халын нуглах гэсэн. За гуравт нь энэ нуглын цаасын яг нэг олоор энэ голтой энэ үзүүрийн нийлүүлээ олоор нь нуглаж. Нугалсныхаа дараа энэ үзүүрийг энэ үзүүрээр үгээ нугалж. Дараа нь энэ үзүүрийг ийшээ нуглаад ийм болгож. За нугалсныхаа дараа үзүүр хэсгийг ийш нуглах. Биш. За нуглаад ийм болчих. Дараа нь энэ нэг юм гурван хэсэг байна. Энэ гурван хэсгийг ийшээ нуглаад гурван. Дараа нь ингэж нуглаад ингэж нуглах. Эдгээр цаасан онгоц хэлбэг те энэс арай өөр юм шүү дээ. За багш надад шууд бодцоогоор та нарт шууд хийж үзье. За одоо дэлгэц рүүгээ хамгийн гол нь сайн хараа. За багш нь энэ дэлгэцэн дээр энд хийн ихтэй зэрэг шууд дэлгэцэн дээр бишглэг өөр байгаа. Тэгэхээр та нар сайн. За ихлэ цаас аваад за энэ цаасыг өчүүл арай тод юм. За энэ ягаана гэжтэй багш. За буцаа ихлэ цаасаа ингэж нуглах. Харагдаж байна уу? Харагдаж. За угшаага ингэж тонгоодгоод яг энэ үзүүр дээр гэсэн. За дэлгэц рүү багш нь маш удаан юм зэ. Тэгэхээр яар руу хайвал шүү зэ. Яа гээд яа нуглаа дуусч байна. Яа. За нуглаа дууссан цаасуудаа өргөрөө. Цаан. За бүгд өгч. Хин болохоор годор. За тэгээ нуглаад өгч. Түрүүлж хийж болохгүй шүү заа. Багшаагаас авч. За энэ дэлгэр аваа. За дэлгэсний дараа багш нь болоор нэг юм гэсэн тийм. Яагаад ингэж болоор юм. За муу адил өргөн шиг яг үзүүлдээр нийлээ. Яг голын авах. Тэгтээ яаж харж байгаа гэсэн үг. Яг энэ голын яг энэ хэсгийг нуглаа. Харж байна. Багшаа яг энэ дэлгүүр өгч байгаа. За ингээ нуглаад энэ хэсгийг хөмгөр өгч гэсэн. За нааш харж байгаа. Хөмгөр болж гад. За ингээ буцаа дэлгэчихээ. За дэлгэц рүү гаа. Дэлгэцтэй зэрэг юм болчихсон. Харагч байна. За дэлгэцтэй тийм. За одоо ингэж нуглаад нэг талын нуглаад яг голынхаа шонготойгоо цэцүүлэх гэсэн. За тэгээд талын нуглах гэсэн үг шүү. Одоо яг энэ хэсгийг, энэ голоос урагшаага хэсгийг дэлгэц рүүгээ саа. За бич нугад дуусна. Талын нуг. Энэ хэсгийг үлдээх гэсэн. Энэ хэсгийг үлдэж байгааз хөмгөр үлдээ. За буцаага дийлэх. За дэлгэцээд цаасаа эргүүлээд мөн нөгөө талд нь яг ингэж нугдана гэсэн. За бичлэгээ саарай. За үзүүрийн яг нийлүүлээд тал хүртэл нь болох нь. За
За нугалж байна. За тэгээд нэг ийм болчихно. За багш нь ханаас томоор ойрхон гэдэг хараач. За ийм болж байна. Яг энэ тал хүртэл нугалсан шүү дээ, тий? За ингээд. За одоо нугалсныхаа дараа хамгийн сүүлд нь энийгээ нугална. Одоо энэ дэлгэц рүү гарч ирсэн. За яг энэ байдлаар бариа. За барьж гаад урагшаагаар маттаад яг годын шугам байгаа шүү дээ, тий? Годын зураас. За годын зураастайгаа яг цэцүүлээд энэ доотлын нуглаасыг гүйцэд нуглана шүү. За ингээд гүйцэд нуглана. Энэ. За нугалцсан. За багш нь харуулъя. За ингээд. За энэ нугалж чадаагүй болоо. За одоо яг ингээд барьж багшгаа өөдөөс ингээд харуулаад. Тэгээд бид бариад харуулж. Ингээд багшгаа ийм. Сайн. За ингээд нугалцсан байх тийм үү? За одоо дэлгэц рүү гарч ирсэн. Одоо нугалчаад энэ үзүүрийг нугалтаад байгаа энэ үзүүр байгаа шүү дээ. Энэ үзүүрийг энэ цэг байгаа шүү дээ. Энэ шугам. Энэ шугамдаа яг үзүүрийг ингэж яваач. За харж байна уу? Энэ цэг. Тэгээд энэ нөгөө нэг годын шугам байгаа шүү дээ. Годын үтгээ яг ингэж хандаад. За ингэж. Яа авсан. Энэ годын шугам юу вэ? Энэ годын юмяас наа зүгээр. За энэ бороо энэ зүйл байна шүү дээ. Энэ зүйл юм гээд. За. Ой. За энийг энэ манай зүйл байна шүү дээ. За энийг ингээд энэ зураас. За. Ой. Энийг ингэж ногцсон байна. За одоо гайгаа энэс цаашаа. За ингээд барьж байгаа зэ. Одоо энд нэг юм болон бай тээ. Энэ болон. За энэ болонгийн яг энэ шугамтайгаа яг цэцүү ингээд нуглах. Урагшаараа дараа харагдаж байна. За ингээд нуглаж. За ингээд нуглаж. Тэгэхээр яг энэ шугамч яг нэг шугамд орж байгаа ч ингээд. За. За багш ингээд хараач. За харж байна. Зөв. Ингээд. Яг ийм үү бас. За дууссан багш руу гараа. Зөв. Багш руу өргөд хараач. Энэ ашаа. Энийг ингээд байна. За. Окей. Энийг ингээд За бас үгүй болсон байх юм. За ингээд нугалцсан
нугалсныхаа дараа одоо нэг эсрэг гарч ирээ. Одоо ингэж нуглаа. Урагшаага. Урагшаага нуглаад ийдэг юм уулзар байна да тий. За яг энэ дээр үзүүрийн хүрнэ. За үзүүр нь хүрч байна. За тэгээ хүрчингүүд цаасаа сайхан дараад нугалж. За. За багш дахиад хамж тараач. За ингэ дуусна тийм үү. За багш руу 10 дараа дууссан. Өө сайн тэр сайн байна. Оо багш. Энэ нутаас сайн. За. За ингэ дууссан юм уу. За одоо энд нэг юм илүү мурж байна даа тийм. Энийг ингэж нугалж. Ингэж. Харагч байна. Ингэж нугалж гэсэн. За нугалж байна. Энийг дандаа ингэж нугалж гэсэн. За ингэ. За нугалцсан хүмүүс багш руу гарч. Өөс. За нугалсныхаа дараа одоо яг голоор нь ингэж дан. Одоо энэ чи яг гол нь орсон байгаа шүү дээ. Одоо ингээд нэг голын шугамтайгаар ингэж хийж байна. За. Одоо тэгэхээр ийм гэсэн. За ийм. Бачаа. Тэгээд болчих. Ингээд. За дуусах үед магшуугаа гараад. Өөс. Яасан жижиг юм болцсон. За нацаас жижиггүй ч бас таах аюул жижиг юм болж байгаа гэсэн. За ингээд нугалж байгаа нөгөө бидний цаас авах зүйл гişгээ. Одоо энийг ингээд гэсэн. За шинэ хэлцээ. Одоо энэ барах нэ. Одоо энийг яг нөлөөлж байгаа юм байна. Яа. Ингээд нөгөө бидний тавхад цаас авах хэрэгтэй юм байна. Яас. Я просто тут багшуугаа аваад. Бүгдээр ингэ дээш өгөө. Яа. За энэ онцны ямар төр билээ? Тасалгааны. Тасалгааны төр байна. За ингээд ಈ зөвхөн бүх гараа бичих. Онгоцоо өгвөл. За одоо хоёр өгөх юм. За сайн. За энийг болохоор үзүүр хэсэг нь удааг байна шүү. Агшин заа. Үзүүрийн нэг гэсэн удаан шүү заа. Агшин. За энийг нь За ингээд нугалсныхаа дараа одоо даалгавчин дээр хүүхэд болгон өөрсдийнхөө лого, нэрээ, эсвэл ангиа юм уу бөмбөр болгох ялгаа бичиж. За тэгээд зураа. Энэ дээр мөн чөлөөтэй өөрсдийнхөө ямар сонирхолтой төрийн далбаа гэдэг юм уу, утасны лого гэдэг юм уу, өөрсдийнхөө сонирхолтой юм бичиж. Бичиж болно, зурж болно. За тэгээд зураа. За багшны дээр За тэгээд логонууд дээр. Аюулгүй. Аа, нисгийч хөвгүүд гэсэн.
англиар хэлж байна. За тэгээд та нар өөрийнхөө төрийн давтааг ч нөө эсвэл нэрэлж нөө логогоор ч нөө өөрийнхөө хэлчих. Хай өнгийн бодгаар ялгаар. За багш нь одоо энэ дээр нөгөө юу гаргаж байна? Үндсэн зургийнхаа юг хэлцээр авч. Сонгосныхаа зураг. За энэ нуглаас нь. За тэгэхээр ийм судал татж бас болох юм аа. Өнгөөр ялгаж болох юм аа. Энэ нөгөөдлийнх тийм гой гоёар юм болдог. Зарим нь гой шугам ашиглаж байна. Зарим нь тор хийж байна. Нэр өөрийнхөө зам. Хоёр номер тавьж болно шүү. Тэ 14 гээд номер хийж болох юм байна. Номерыг гоё дугуй хэлбэртэйгээр хийж болох юм. School 14 гэж болох юм байна. Тэ. За зарим нь яг өөрийнхөө ангийнхаа тэмдгийг энэ авсан байна. За хийгээ дууссан үг байна уу? За нэг үг дууссан байна. За 2 3 4 үг дуусч байна. За хийгээ дууссан үгтүүд нь одоо нисгий шүү зэ. За хэлж чагаа. За дууссан үгтүүд багшаагийн харуултаа. За арай гол дууссан багшаа харуултаа. За өөр. За манай хэлж. За дуусч байна. За дуусч байна. За дуусгаа. За үзэг балнуудаа тавиад. За бүх багшийнхаа өдөөс авцаа гэж харуулдаг. Ямар гоё доогоотой юм бэ гэх. За нааш жоохон өндөр. За авч өчөө. Оо гоё юу энэ бүдийн татвар. Оо энэ бүр их гоё болсон байна. За энийг дэлгээр авчихсан хадаад чи. За хүүхдүүд бол дээшгээ босоод. За тэгээд ширийн зөөлөхгүй шүү зэ.
Одоо ийшээ сур зай байгаа учраас ийшээгээ шийднэ. За нэгээр шийдээ. За шийд. За шийд. Бүтээр шийд. За. Босоо тоцтой юм шүү. За шийд. За. Цаатаа гэх. За нагаш шийд. Яаж үүссэн, хэрхэн бий болсон, мотор шоксыг хэдэн он үүссэн бэ гэх. За зорилтны үед зорилтны онгоцны талаар ерөнхий мэдээллийг авч түүнийг ашиглан залбар аргаар хийж сурах гэсэн юм уу? Энэ зорилго дээр хүрсэн үү? За хэлбэр аргаар ихдээ цаасаар онгоц хийсэн тийм үү? За тэгэхээр гэрийн даалгавар өөр хэлбэрээр өөр янзаар онгоцыг хийж нугалж сурна. За яа. Тэгэхээр та нар өөр анх хичээсээ асууж байгаа өөрөөр яаж нугалж онгоцыг хийж болдгийг вэ гэж судлаад дараагийн хичээлд ирж шүү. За. За гэрийн даалгавар тэмдэглээд авчих. Хэвтэр дээрээ тэмдэглээд тэмдэглэл авсан. За сэтгэл ямар байна? Онгоцыг ямар байна? Юу хийцээ байсан? Хийж байгаа. За хичээл ихтэй орсон 6 дугаар ангийнхаа сургуулийн ангийнхаа хүүхдүүдэд баярлалаа. За хичээл.